бодлынхаа чекаут хийгээд. Чекаут хийлгээд одоо тэгээд гарлаа да. Yes, okay. Thank you. Энэ одоо сая бит хоёрын буудалсан энэ Бобос гэд буудал. Лефти шоолоод байсан чинь шоолдгүй юм байна. Амар мундаг юу? 1907 онд баригдсан барилга. 1907 онд H. Clement гэдэг архитектор тэнд бас нэг архитектор юу энэ тэнд болохоор Адилхан 1907 он. Клаузер гэдэг эмпер гинөө? Тий. Эмпер гинэ. Тэгэхээр ч одоо Юу тэр лефтийг шоолох? юу лефтийг шоолох 1907 онд баригдсан барилга байна. Leonardo DiCaprio, Celine Dion, өнөөгөр хинүүс байна. Angela Jolie хатагтай. Энэ хэм бэ? TikTok. За. Christophe Hones. Францын алтарч жүжигч юм. За одоо хоёул зургнууд авах. За. Лааны тусам музей дээр ирсэн байж байна. Тэгээд Арай оруулж өгдөг үү? юу оруулаад байгаа юм шиг хүмүүс энүүдийг яг хүлээсэн зогсож байна. Тэгээ нэг оруулаад бичинд өрчтэй юм байна шүү дээ, тий? Тэгдэг юм байна. Ялгаж байгаа л. Ер нь одоо ингээл Бөөнөр нэг ширхгээр нь зөвхөн хүмүүсийг оруулаад байдгүй. Жохон байлгаж байгаа л. тийм. Биш гэж бодлоо. Франц орн бол угаасаа ингээл соёл, төв, гоцу, уран зураг, баримл гэдэг тэрс музей гэдэг маш өндөр хөгжсөн гоё орн болохоор тэгээд Хувцас загвар энэ төр бүх юм нь одоо дандаа номер 1-т явж идэг те. тэгэхээр гайхалтай нь юу юм те. Тэгээд ийм музей эднэрүүд ингээд байнгын пик Үзчих юм. дүүрэн. Тий. Жуулчид бол ингээд жилийн 4 улиралд ингээд тасрахгүйгээр пигл байдаг юм байна. Аюу хүнтэй хот байна тий. Тэгээ Францууд өөрсдөө ч гэсэн аяг их үзэж байгаа. Өөрсдөө ч сайн хүн. Тий. Баян энэ чи одоо амар алдартай болж байгаа Франц жүжигч шүү дээ. Тий. Тий. Ой. Италийн үзэсгэлэнт Моника Беллучи ятагтай байна. Жоли ирч жоохон Жоли жоохон өөр. Гой том уруул байхгүй энэ. Тий, нөгөө уруул байхгүй Секси биш үлдсэн байна. Тийм ээ тий. За энэгээр хэм бэ? Мэлэш формон. За. Оо энэ хараа. Алдарт найруулагч Мэлэш формон. За, алдарт Жан Пол Белмондо. За нөгөө өнөө Домгч жүжигч юм. өнөө хоёулангийнх нь шүтээ. Оо, Мэрил хатагтай. Мэрил хатагтай. Мэрил хатагтайгийн Хатагтай шүү дээ гэж. Энэ Харрисон Форд шүү дээ.
Оо. Энд Харьяах. Индиан Джонс. Харьяах. Самбарууд. Театр бол авчлаа. Энэ гоё театр энэ хөөрхөн бас жижиг мөртлөөсөө. Бас хөөрхөн театр байна. Театр байсан юм шиг байна. Джон Леннон энд байна. За энэ театр тайц. Нас гоё театр байна те. Тийм байна. Тэнд Джон Леннон сууж байна. Энэ яг жинхэнэ юм шиг өдөс харц. За манай хүн чинь ингээд театрт ороод ирэхээр л Театр гэж шууд ингээл зүрх шууд эндээс ингээд хогшаал явчих юм чи ерөөсөө. Театр гэл ингээл явчих. Энэ хөөрхөн кино ичиж хараад ир. Одоо энэ хүний аа тийм байна. өөрийгөө хараад байгаа. Аль Пачино арай өөр үгүй юу? Гомонтойгоо. За Францын домогч үтшин Жан Рено. Энэ нэг Лёгийн шилэн байна. Шилэн байж байгаа. Шилэн авах гэсэн чинь ингээд болдоггүй юм байна. Ингээд юу яатсан? Наацсан. Наачсан. Тийм байдгийн байна. За уг нь Жан Рено Натали Портман охинтойгоо байсан бол гоё ахгүй тий. Тийм хажууд нь байжсан бол тий. Английн хунтайч Чарльз 3 дугаар хунтайч. Гурван хонтой. Нөхөр ШЖП байж байна. ЖП. Трамп. Өөхөө. Манай алтарган шиг нөхөр байж. Оо, Трамп нөхөр байна. За яа дай хийгээд байна биш. Одоо болсон дээр биш үү? Макронтой нэг ахуулчих уу тий. Затк. За Макронт хоёр сандоош. За Ай. Алдарт Айнштейн баг шээ. Эйнштейн. За энэгээр болохоор одоо нэр төртөвтөн Айнштейн. Стив Джобс гэж. Джобсыг бол яг л хийсэн байна тий. Тийм байна тий. Анжелина Жоли арай өөрөөсөө. Тий. Энэ Жанна Дарк гэдэг үуч. Хана? Оо. Жанна Дарк гэдэг ч байна. Аа нөгөө шатаж өгдөг. Өсгүй. Аа. Оо бүр ингээд хараа. Аа. Аа. Энэ арай би яц. Миний нүд болчлоо. Таруулах гэдэг. Таруулах гэж юм уу тий? Тий энэ хадаад хараа. За харъя. Уцаад башлаад байна. Ингэж таруулах гэдэг. За одоо. Монолиза. За Монолизаг. Чигшгэ. Bonjour. Bonjour. Гоё юм аа гоё. Гоё их юм аа. Тийм бэ. Элизабет гэж байна. Малгай нэмсэн юм шиг шүү дээ өөрийнх нь өмсчихсэн. Яг жинхэнэ оргин уу? Тийм тэр хажууд нь тавьсан байхайг бодоход. За. Нельсон Мандела. Ганди, Махат Ганди. За тэгээд одоо энэ нөгөө Ромын пап ламууд очих шүүн тий. сайн байцгаана уу? За та бүхэн сайн байцгаана уу? Энэ дандаа нөгөө дэлхийн их таймны бэлэг тэмдгүүд байна. Гоё агаш ингээл тэ ийм гоё юм хийгээл. Гоё маа. Юу вэ? Өөскөө энд юу хийж байгаа юм бэ? Өөскөө энд юу хийж байгаа юм? Юу рачи? Оо за энд хөл өмгийн одууд. За. Хөл өмгийн од. Манай Залатан Ибрахимович байна. За алдарт нөгөө Рене. Теди Рене авраг байна. За Залатан. Самбано Залатан та. Шаки Сайн юу байна? Майклийн нүдл их сонирш.
Тэр яг кинон дээр яг тэр нүдэн амир адилхан байгаад гэсэн чи яг хамаатан байсан. Тийм билээ тий. Элвис Пресли байна. За гага таах болгоо тий. За чи. О ла 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 о ла 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 за Лучано Боротки. Опера. Майкл Жижиг энд байж. Энд ээж шүү дээ. Шибакин. За ах уу. За ингэчи. За. Манай жижигчин Баясан агч маань Эдит Пиаф болдог. Эдит Пиафтай ч уулзсан шүү. За. Voice-ийн шүүгч болж болох нэ. Аа тийм ээ. Базар дарлаа. Оо би шүү дээ. Гэнт хүн гараад ирлээ гэсэн чи. Оо за за. Вау. Би одоо нөгөө суперстар юм шиг. Тийм. Одоо нөгөө Дөр драми. Одод нэмшгүй наа. тийм байна. Оо за ийшээ Лём яваа. Яа вэ шүү дээ. Оо Том Хэнкс. Том Хэнкс гэхдээ арай өөр юм те. Тийм байна. Beyoncé. Oh, Лёмин дээ, Лёмин. Брэд Питт тань. Брэд Питт тэнд байна. Энэ миний шүтэн биш дээ. Оо, Николас Кейж. Николас Кейж. За тийм байна. За Николас Кейж бол царай нь бол яг л байна тий. Тийм байна яг л. Гой нүдтэй хүн шүү. За. Гой нүдтэй хүн шүү дээ. За энэ шүтэний ч одоо яамаар юм бэ? Бэлэн наач агчаач. За агуу Чаплин. Энд шүү дээ. Чарли Спенсер Чаплин. Малгайг нь үсчих хол юм байна. За энэ хоёрыг За Жорж Клуни, Брэд. тань голтон зогсож. Энэ хараа тэг шот шүү дээ. Тэг шот байна. Гэхдээ юу вэ те? Энэ Оскарын шагнал байна. Энд харин юу байх юм шиг шүү дээ. Юу? Гэхдээ яг Канг хотоос авал гоё гэж бодоод байгаа Нөгөө маа. юугаа авсан дээр те. Даалмод. Даалмодоо. Гэхдээ эндээс хараа нэг алт авах уу? Нэг алт авчих уу? Тэг. Тэгэл. Энэ мөнгө хадгалдаг алт юм биш үү? Тийм үү. Тий? Энэ Үнийг авчиж. нэг алт авчилт. Алт хэд гэж юу? Оскар байна тэнд. Тий Оскар байх. Одоохондоо ойрын зорилгоо авна. Оскар аваад хэрэггүй юу? Оскар авахгүй. Алтан тайлмодоо авна. Гэхдээ энэ гоё юм биш арай. Аль? Хоёул нэг юмыг авчих уу? Тэгэл та. Энэ Оскарын. Тий? Оскарын шагналын. Аль нь гоё юу? Нэг Оскар авчилт. Нэг ийм Оскар авчихлаа. Энэ гоё биш. Тий? За тэгэхээр тавч. Алтан үзэгтэй олчиж байгаа байхгүй юу? Алтан өдөн үзэг. Champions League-ийн цом байна. За юун дээр ч Кан дээр ч яг Каныхаа алтан талмаатыг л авъя та. Каны модо. Цомын. Энэ ер нь бол яг зүгээр түрүү жил яасан. Түрүү жил манай гэр бүлийнхэн
Тэгж тохирсон. Яг хөө гэр бүлийнхэн ч гэж Чулангайт хоёр одоо ерөнхийдөө эх жилийн аяллуудаа ингэж улс орон дээр явж гоё тоглолтууд үзэж урлаг соёлынх нь гоё арга хэмжээ, музей, уран зураг ийм гоё зүйлүүдээр нь явж танилцаж аялал хий гэж бид хоёр тохирсон. Тэгээд энэ жилээс хамгийн анхных нь бол Парис хоттой танилцж байна. Одоо дараа нь араас нь Кан хоттой танилцсан. Гэх маягтайгаар ингээ Европоор явж байгаа. Ер нь бол угаасаа Европ өрний соёл гэдэг бол дэлхийн соёл гайхалтай. Яалтч байхгүй. Тийм учраас надад бол үнэхээр гоё аялал болж байна гэж бодогдож байна. Гайхалтай сайхан байна. Тэгэхгүй ингээд бид бүхэн чинь нөгөө нэг аяллаар явж гин гэхээр л тэгэл нэг газар очиод тэгэл за нэг парктай газар бол паркт тоглоод тэгэл ихэнхдээ нэг шопинг хийгээл хөлөө эцэтэл цуцтал нөгөө дэлгүүр хийсэж явсаар байгаа л таардаг. Тэгвэл энэ удаагийн аялал маань бол арай өөр байгаа. Өчигдөр гэхдээ Луврын музейгээр бид хоёр хөлөө эцэтэл явсан. Ямар гоё дэлгүүр вэ те? Гоё агаад. Тэ. Хоёр өдөө ядаж талын чулгаа авчиж. Амар гоё амттангуудыг бүр ингээд гоё хийцэн байгаа байхгүй. Энэ хараа бүр ингээд давс мавс. Одоо энэ ногоо штэ хоолны ханаа. Ааха. За. Өө өстө нэрээ. Одоо харин өстө нар мар гараад үнэн Йоо тий. гоё болж ирж байна те. Уг нь яг ийм гоё дулаахан байсан бол үнэхээр гоё ахгүй сая өнгөрсөн 2 хоног. Харин тий. Тэгвэл өстө нэрээ яа. Фото зургийг болоо өстө амар ах болгосон тий. Даашсан чи яг Парисын цамхаг дээр очисон өдөр нь битүү бороо ордог ч баг шин. Оо энэ энэ биш үү? Тэр биш таараа. Оо заац. Яа. Хай. Рил хийж авах гоё, тренд рил. За. Оо ийш. Энэгээр орох юм аа. Ааха. Сая гүгэд аюу энерги гарч байж. Асрах энерги. Exchange болон алт зардаг гадар. За. Ховор зоосноо. Зөв. Ааха. За ингээд бидэн хоёр Парис хотоос 3 цагийн зайд бараг байрлах Лимож хот руу суухаар ингээд галт тэргэндээ суух гад яран гүйж явнаа. Тэгээ. Сольж чадахгүй юу? Солих боломж байна. За ямар ч соёлоо. Вагонд ороод ирлээ тий. Оош. 16 дахь вагон байж тараад. Би тэр нэгээс нь ахвал таашаасдаг юм л шүү дээ. Өө. Түнтгрээд өстө жоохон бяцхан сандраад гүйцэн чи. Сайтай. Парис бол гоё юм байна. Үзэх юм маш ихтэй юм байна. Бид хоёр бол 2 өдөрт
нэг 3 4 юм үзлээ тий. Тэгээд цаашаагаа бол бүр их үзэх юм бас нэлээх байгаа. Хотоос гадуур зайдууд мэдээс өндөө их байгаа. Үзэх юм ихтэй гоё хот юм байна. Яалч арга байхгүй хүмүүсийн мөрөөдлийн хот. Муу юм байна. Гоё моо гоё. Битээр чинь бас нөгөө нэг балсараа хийж аваа штэ. Тийм шүү дээ. Балсараа хийж аваа штэ. Манай өччгөө айлын үзэгчид бол мэдж байгаа мэдээж. Вьетнамд бас бяцхан хорим хийсэн байгаа. Саач. Шүү. Ингээд болоо. Окей. Ганцар чухал гэж би юм аа. Зааш. Тэгээд бичдэгтэй. Танихгүй болоо гэж. Танихгүй болоо гэж тог мөг хадлаа шүү. Тог угаат. Энийг олон жил уулзаагүй. Мартцсан байвал Хаяалаа гэж. яригч миний хөвцөө. За тийм. За явцгаая. За ямар ч гэсэн бит хоёр бас зорьсон хотоо олоод хүрээд ирлээ. Тэгээд сайхан одоо Чимбахтагаа гэрлүүн явж байна. Оо. Шууд ингээ гарчих уу? Тэхөө. За тэгээ. За энэ багцаал юм байна тий. Нэг дээр үе талшин. 1800 оноос яасан. Барилга бол нэр үнэхээр гоё юм аа. Тий. 1800 он гэдэг чи аа. Дөөс маа зул тэгэл. Мэдэн багтаад. Ярхан байх юм байна. Энэ тэгээд энэ чулуугаар нэрээ яаж бүх юм яг тэр чигээр нь авч үзсэн. Гоё дулаахан байна те. тийм бэ? Йоо, Парис саяста 2 өдөр аягүй хүтэн байваа. Амар хүтэн биш. Явсаа. За энэ манай яг явгот. Манай энэ Чимбаах чинь надад намайг төрөхөд юу ажилласан байхгүй юу? Би нөгөө нэр өгөөгүй нэг 20 тоногтой да юу яагаад зүрхэн зогсоод хөнгө алдсан гэсэн. Төрөөд өнгөж 20 тоногтой байх та. Тэгээд тэгсэн чинь эмнэлэгт тэгээд аваад манай эмээ ээж хоёр аваад очсон эмнэлэг рүү яач юу ичүү гэл. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэр өгөөгүй тэр 20 тоногт нэр өгч амжаагүй байсан юм билээ. Тэгээд яг ямар нэг хүмүүс ээж бас нэлээд ботсон юм шиг байгаа. Тэгээд нэр өгөөг амжаагүй байсан чинь манай энэ Чимбаах болдаах хоёр чинь ээжээ хоёр ах トゥ хоёр нахгүй яг дээдлийнх нь ах. Тэгээд яг Чимбаах ч юм болохоор яг доотлийнх нь дүү. Тэгээ энэ хоёр эмнэлэг дээр бүр өдөр шөнөгөөд сахиад л хоол зөөгөөл хөрхий тэгээд явж исэн гэсэн. Тэгээд байжсэн чинь би ч нөгөө анхных нь эмээгийнхэн анхны зэн тэгээ анхны болохоор чинь бүр ингээл манай гэрийнхэн ч бүгдээрээ хамгийн нялх нь байгаа юм чи би чи хамгийн нялх хүүхэд нь. Тэгээд бүгдээрээ нөгөө миний чинь төлөө санаа зовоод боо юм болоод эмнэлгээр эргэлдээл. Тэгээ яах вэ нэр өгөөгүй мөгөөгүй гэжсэн чинь манай энэ Чимбаах чинь бүжигч балетмейстер штэ. Тэгээ Оросд төгсөөд айгүй мундаг бүжигчин байсан. Тэгээд гисэн чинь ямар нэр өгөх мөхөөгээ сандралдаад тэрүүгээр ингэсэн чинь Франческа гэдгийгсэн гэсэн. Тэгээд гисэн чинь манай эмээ сонсож байгаа хахад Франческа гэж тэр үед чинь нөгөөний гадаад нэр мэр чинь сайн мэдэхгүй Орос хэлэл мэддэг тийм хүмүүс байсан юм чи. Тэгээ гайхаад ямар нэр өгөөд байгаа юм бэ? Ямар юм аа гэд. Тэгээд гисэн чинь эмчид хэлсэн чинь эмч нь бас бичиж тэмдэглэхдээ бас нөгөө нэрийг ойлгохгүй. Тэгээ миний уг нь анхны нэр чинь Франческа ахгүй. Тэгээ манай Чимбатар ах маань миний анхны нэрийг өгчээсэн юм билээ. 20 тоногтой охин өгчээсэн нэр. Тэгээд тэрний дараа би тэгтээ юу нэрийг ойлгохгүй байсаар байгаад тэгээ ээж дууддаг шүү дээ. Яа. Франческа. Тэгээ сүүлдээ ээж маань нэрийн сойл юу наа чи нөгөө эмчнэр нь ерөөсөө тэр нэрийг ойлгож бичиж чадахгүй. Тэгээ яах вэ хөө болж байгаа гэсэн чи харна. Эмнэлгийн ханан дээр эмч нь хурдан нэр өгөөч энэ хүүхдээ нэр өгөөг байхтай яа юм аа ингээд загинсан гэсэн. Тэгсэн чи ээж сандарсандаа нэг гурван хулан давхиж байгаа зураг харангуут хулан гэж өгсөн гэсэн. Тэгээ би чи хулан гэдэг нэртэй алсан байхгүй юу? Ямар нэг юм шүүрж авч өмсчих гээд байсан.
Одоо хоёулаа чи бүр Кан руугаа очихоор Бүр юу ааш хотон таараа? болно шүү Бүр далайн эргийн хот Кан чаа. Тэр чи одоо эндээс Лион гэд хот наан байд юм бэлээ. Бордекс гэд хот байдаг юм байна лээ. Өөр чи ямар хот байлаа? Өөр маш олон хот ус. Тийм, наан нь ер нь ойрхон Кан хүртэл бас нэлээд олон хотууд байсан. Гэхдээ бид тэр нөгөө юу эсвэл Ничэ юм уу Лион хоёрын нэг рүү орё гэж бодоо тий. Ничэг бас их гоё гэж яриад байгаа. Чимбахтанд ирж байна. Каны хажуу талд юм бэлээ л тоо тийм ирч. Тэгэхээр Ничэ рүүгээ очичооч магадгүй. За тэгээд ярив. Хүүхдүүдэд Сэтгэлдэх тавж илж байна. яа. Зөндөө олон хүүхдүүд байгаа юм чинь гэж бодоод. За. Тэг. Цэгатлаа тэлээд. Харъя. 8 ачцээ байгаа гэж байгаа шүү дээ. Тэгтээ бас үзэгчдэд бас Чимбахиндаа ирээд сонирхолтой гоё таны түүхч бас их гоё шүү дээ. Эргээ харахад бол нэр бас гоё санагддаг шүү дээ бас. Нэг тийм ямар ч сайн ээж юм уу нар бол нэрээ хүлэмийн үз тойллаад. Би таныг одоо тэгтээ яг одоо ингээл таны түүхийг нэг сайн мэддэг биш дээ. Одоо ингээл 10 настайдаа Москва руу тий Ленинград руу 1974 онд Москвагийн мужийн дон сургууль явсан. Тэгтээ тэр сургуульд явхад Сэлэнгэ ихч. Одоо энэ танай хадам ээж чинь ааха өөрийнхөө оронд чихэл явуулсан шүү дээ. таныг. Аа. Хөөе. Тэг чин 74 онд чинь мужийн сургуульд Москвагийн мужийн сургууль шалгалт дөрвжгийн театр дээр хэдэн мянган эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ орцсон. Хойдлын хаалган дээр. Тэгээ шалгуулж ирсэн байлээ. Тэгээ ихчээч ороод 1-р төрөөсөө илүү 2-р төрөөсөө унаад тэр шарандаа хурж ирээд дүүгээ явуулна гэж дайраад Таныг явуулах. тий. Тэгэл намайг чинь нэг толны өмнө хөл гараа чинь ингэж өргөн ингэж татна нурууг чинь ингэж нугална доошоо ингэж тонгоолгоно ч одоо явуулж болохгүй шүү л гэсэн. Яагаад гэлээ. Та өмнө бүжгийн юм байсан. Би биш манай хажуу талын байрны чинь самбо жудогийн чөлөө төлөхийн чөлөө секц нэгдсэн. Манай байрныхан бүгдээр бүхий секцэнд явдаг байсан. Тэгэл бүхий болохгүй л ингээ албаар майг яваал. Цээж мэж тэр нэг чирдсэн мөрнүүд чинь ингээ дөхөйлгээл амар явдаг гэж. Тэгсэн чинь л нэг өдөр л усанд оруулаад зүгээр шүү хүү хамаг байдаг гоё хувцсыг мөн өмсүүлэл театр руу явсан. Нөгөө бэлтгэлтэй шүү дээ. Сэлэнгэ ихс над баахан ингээд хөлгар татаал зулгаагаал шүү дээ. Тэгээрээ ингээрээ минийд өстө бити чарлаараа бити явлаараа л гэдээс. Тэгэл ээж наваа хөтлөл явж байгаа юм чинь. Тэгэл театр дээр очиж чинь өөст юу болж байгаа юм бэ? Амар. Пиг юм биш. Тэгэл яаж хийж байгаа л тэр нэг авир нь очирлал орсон мөл ахт. Тэгэл орсон чинь нөгөө тэр өөрөө ороод үдцсэн шатын үдцсэн юм чинь. Тэгээ ингээд миний дүн одоо вандаштайгаа үлдэн тэгээд ингээд зааланд ингээд баахан камс гээд ингээд хүмүүс суудсан байгаа агч нар. Тэд нарт хүүхдүүдийг шалгана. Гар хөлийг өргөнө. Би тэгэхэд балет бүжгийн бол мэдчихгүй байгаа шүү дээ. Мэдхгүй байгаа. Тийм яг нэг ингээд хүмүүсийн яриа-мариас ингээд сонсоод байгаа. Тэр чинь аюу олон бэлтгэлтэй хүүхдүүд ирсэн байсан шүү дээ. Гимнастик 9 шидийн тэр октод нь бол голцсон. Амар чигц нуруу муруутай шүү дээ. Амар гой хүүхдүүд явдаг байсан. Тэгээд орсон чинь л зүгээр ингээл нэг том хевсний хүрээгээр нь алах гээл алхуулаад цэгц алхаараа гэсэн юм чинь ингээд ихчийнхаа завраар л яваад байгаа шүү дээ. Цэгц алхаал шүү. Тэгсэн үржил нэг багийн намайг хөлөө аваад ингээл чихрүүд ингээл шахтгийн. Нөгөө хүүхд чинь уян хата. Тэгэн гот л нөгөө яолж болохгүй юм чинь. Амар үрж байгаа юм чинь тэр чинь салтаа задлаа хийчлээ шүү. Тэгэн гот яолохгүй гээл гүрийгээр ингээд тэгсэн чинь хойшоо гэдэл гэсэн нормсон болгож байгаа юм чинь.
За тэгээ нэг яг хамлалтанд дуусаад цаашаа нэг төгөлдөр уурн дээр очиод 2 3 нот ингэж яагаад Сонсгол дээр сонсгол шалгаж байгаа. Тэгсэн чинь л дараа нь нэр урсаа сонссон л би тэнцсэн. Аа. Тэгэл дараагийнх нь шатн хэд хоногийн дараа бас театр дээр байсан. Тэгэл одоо Тийм олон төр авч байгаа юм уу? тий 4 байна уу 5 тууртай. Хамгийн сүүлийнх нь Оросоос мэрэгчлэтнүүд ирдэг. Нөө зөө. Тий мэрэгжлийн Москвагийн сургуулийн том багш нар. Тэд нэр ирж сүүлийнх нь сонгосон нэг 15 хүүхдээс 5-ыг насаад 10-ыг авч байгаа байхгүй. Лимит нь 10 хүүхд, 5 эмэгтэй, 5 эрэгтэй. Тэгээд ингээл үе шаттай ингээл тэгэн гут би байр гэрээс гарахаа болчихоо авч. Гадаа нөгөө хөл хүмүүг шороотой утгалтах чинь байхгүй шүү дээ. Шайр маринасаа сална. Гинт Гинт сонгодог амтан болоо юм шиг. Гинт зүгээр нөгөө нэг гоо би тэгтээ бол яг тэр бүжиг инэтэр гэдэг ач холбогдол өгөхгүй байгаа. Санаа зовхгүй байгаа байхгүй. Хамгийн гол нь Москва явна гэж бодоод байгаа байхгүй. Бүүн баяр байгаа даа. Тэгэлгүй маружин, шива, алим өстэй. Тэгэж дээ тэр. Тэр үеийн одоо 70-д оны бидний социализм үед амьдарчсан хүүхдүүдийн мөрөдөл шүү дээ. Одоо тэр бол голдохгүй шүү дээ. Нэг найр наадмаар л нэг хаяа нэг юм олддог байсан. Бид нар ч бас хичнээн дэм байсан ч гэсэн айгүй гоё амьдарчсэн юм биш. Тийм ээ тий. Тий бүх юм намттай олдсон юм гэдэг чинь. Тий бүгд ер нь хүн амьд бүгдийг амьдарч байсан. Тэгэл Москва явна гэхээс зүгээр бүүн баяр өстэй. Зүгээр яаж ихэд явна гэсэн л. Гоо улаан Москва гэдэг бид нар чинь тэр үед чинь амар том гадаад шүү дээ. Москва чинь. Нэг л амар ондоо ертөнцид очих гэж байгаа юм шиг л бодоод байгаа шүү. Гэхдээ одоо яаж очдгийг юу болдгийг мэдэхгүй байж. Жохон хөвгт юм чинь. Тэгсэн нэг мэдсэн чинь Орос багш нар ирээл тэгээ шалгалт сүүлийн төгс мөрт нь ороод нэтэр гэсэн чинь 10 хүүхдийн нэрэн донд би явждаг шүү дээ. Тэгсч байрандаа одолцсон. Би байрныхаа хүүхдүүдийг нэг бүхий секцнээс явж байсан миний найз нар, багын найз нар бүгдээр ингэ уриалсан ш. Тэнд дөөш Москва явна гэж байна. Тэгээ манай найз нар очиж бүгдээр орсон ш. Баргалж. Дийлэнх нь. Түм мөн одоо энэ ч алтууг юм одоо дорж морж байгаа л ш. Миний багын найз нар бүгдээр орж ирсэн ш. Та тэгээ хэдэн он төгсөж байгаа? 81 онд. 81 онд Дөрвжгийн Шагч аймаг театрт сонгодог бүжгийн жүжигчнэр хэлж орж байгаа. За. Тий, сонгодог бүжгийн бүжигчин гэж үнэлхэн дээр бичихгүй шүү дээ. Жүжигчин байхгүй. Ягаад гэвэл би чинь тайзан дээр гараад бүжиглэхээс гадна би тэр өөрийнхөө над болгосон дүрийг би бас амьлуулах хэрэгтэй шүү дээ. Одоо тэр хаан хүүгийн найз нь гэж байвал одоо би тэр хаан хүүгийн найз болох дүр хэсэг нь. Одоо тэнд бас нэг талигаас уцаагантай одоо гладиаторын хоёр найз ингэж хоорондоо масктай ингэж байлддаг байхгүй. Андабаати гэдэг. Тиймэрхүү байлдантай гэх чинь одоо бас нэг гладиатор болчихно. Аянгын жимийн тэр одоо харууд маруудын тэмцлийн энэ төр гэх тэр чичээг одоо нэг дайчин хар ируулна. Бодож өгье шүү дээ. Ална амар биш. Одоо ер нь Ленинградаас чинь гэрлэл үлдсэн баг шам гişвэл чимгээ тэр нэлийн дараа гарсан баг мэдхгүй. Тэгэл 5 жил явж ирсэн Дөрвжгийн театрын үжигийн таваанд батлагдсан да. 5 жил ажиллаа тэгээ гарсан уу? Үгүй гараагүй шүү дээ. Би Ленинградын консерваторид сургууль явж байгаа юм чинь. Конкурсын өгөөл. Тэ? Эргээд үү? Тий, дахиж сургууль багшид дээр чинь бүх шалгалтын өгөөл. Орос хэлний шалгалт нөгөө юу байдаг лээ. Нэг улс төр мөр яриад идэг чинь. Тэр мэр тэгээд мэрэгжлийн шалгалт. Мэрэгжлийн шалгалтын дээр л нэг жоохон бэлтгэл авсан. Тэгэхгүй бол нөгөө ардын бүжиг ялгаж шалгаж мэдэх хэрэгтэй шүү. Бүрээд бүжиг яадгийг тий. Одоо хотон бүжиг яадгийг, халах бүжиг яадгийг ч гэдэг юм ингээд хоорондох. Тэгэхэд нэг ардын бүжигийн чуулгын над тусалж ирсэн шиг санаж байна. Бидний одоо бараг л 87% нь булчингууд ажилладаг байхгүй. Хөлийн давхааны одоо 3 ажиллахгүй байгаа булчин ч хүртэл ажилладаг. Хөлмий дээр гарч ийн, хүүхнүүд хуруунд дээр гарч ийн. Бидний өвдөг цэгц байна, нуруу цэгц байна, бүх содоосонд байна, урагшаа байна, одоо гихчээд нарийн ширийн бүх булчингууд жижиг сажиг бүх булчингууд ажилладаг. Тийм амар нарийн мэрэгчлэл байхгүй. Тэгээ тайзан дээр чинь гараад зүгээр байхгүй тэр чинь нөгөө партнертойгоо тэрийг өргөн эргүүлэн унгаачихгүй шиг тийм шүү дээ.
Айтайхан аваад явна. Ямар би штанг өргөж байгаа ингээл царайгаа ингээл муухай болгоод авах юм бол тэд нар чинь үжигчсэн тараад алгуурны болно үстэй. Штанг өргөж байгаа шүү. Тий. Тийм Тэгээд тэр чинь өргөөл ингээ явж явах таацтай жаргалтай ингээл ханхууч вэ нүү хинч вэ нүү ингээл өргөөл явна. Загасч вэ нүү ямар ч хамаагүй дүр ирнэ штэ. Тэр чинь дандаа партнертайгаа хосолж юу яах хэвээр ажиллах хэвээр гихчээд. Тэгэхээр тэд нар бол бидний хувьд бол яг хөө миний партнер эмэгтэй хүн заяа. А гэхдээ миний ажлын хэрэгсэл би түүний ажлын хэрэгсэл байхгүй. Энэ бүжгийнхаа дүрийг гаргахад те өгсөн ноогдсон одоо хөдөлгөөнүүдийг ингэж хосолж хийхэд. Тэгэхээр энэ чинь гурван урлаг нийлж байгаа байхгүй. Тий. Театр, хөгжим, бүжиг, пластик. Энэ гурав. Энэ гурыг ослуулсан болохоор нэг хоор мэрэгжилтэй орж байгаа шүү дээ. Хүнд нөхцөлийн мэрэгжил. Одоо Оросд тэгэл одоо ийм сайхан сонгодог урлагийн мэрэгжил эзэмшсэн тэгээд явж байгаад одоо эцсийн бүлэгтээ бараг 20 жил ингээд Европ бол тэр чигээр л урлаг шүү дээ. Тэгээд энэ бас Францад ирээд амьдрах. Одоо бол дасаад бол нэг сонь санагдах байцсан л байна. Эхэндээ бол гоё л яасан нь. Одоо мэдгүй ямар ч байсан гэсэн харин ялхаасаа нэг ийм том мегаполистэй Москва. Тий. Дараа нь Ленинград одоо Оросын хамгийн том хоёр хот шүү дээ. Ийм хотуудад амьдраа сурцсан болохоор хар багасаа өсөөд хүмүүжээд тэгээд тэдний менталитет дороод ингээд Орос хүмүүжил, Орос хэл, Орос ёс заншил, Оросуудын байгаа байдал мэдлэлд ингээд танилцаад тэр чинь бол гадны хүмүүс шүү дээ. Биднээс 9-аас ондоо хүмүүс. Монголчууд ч ямар байдаг үлээ. Тэнгуүтээ энэ хоёроо хослуулж ингэж амьдраад тэгээд цаашгаа ингээд гадаад гарахад бол нэг тийм сонирн биш байсан. Нөгөө зах зээл эхлээл хятад мэт явж эхэллээ шүү дээ. Тэр чинь бас бид нар чинь хятадыг бол дөнгөж нээж байгаа шүү дээ. Бас сонирн биш. Яг ингээд нэг зарим нэг нь болохоор ингээд анх хилийн дээс алхлаа барьлаа ингээд нүдний элемэлэн тэр. Үгүй тийм айдас бол байдаггүй. Хүн болгонд байдаг тийм айдас. Одоо яана энэ мэдэхгүй газар танихгүй орчинд одоо яаж байна тэр гал үл гараа олдолтой бас хугацаа байна да гэсэн айдас байгадаг байхгүй. Ямар ч одоо ингээд гадагшаа явж байгаа оюутнууд ч байна уу, ийш тийш тамилтаар явж байгаа хүн ч байсан гэсэн тийм үү? Тий. Тиймэрхүү юм заавал байдаг. Тэр орныгоо мэдэхгүй, тэр орчногоо мэдэхгүй гэвчээд. Тэгэхээр надад бол тийм айдас нь бол ингээд багадаа алга болсон юм байна. Тий. Тэгээд би ингээд нэг урж ирэл Парист ингээд ороход сүрдэггүй. Ямар төм бүжгээс бом бүжгээс амар жуулчдаг те. Одоо дээр үед чинь дайн дайжгаас өмнө чинь бүр амар их байлаа шүү дээ. Тэдэн саяараа ирдэг байсан. Тэгээд хотынх нь өнөө иргэн нөө альсвал нэг туристүүд нь мэддэхгүй болчихлоо тийм болсон байсан юм чинь Парис чинь. Гэтэ яг хүний газар амьдарч байгаа юм чинь ёсын даг гэсэн утгаар нэг хил усын бас сурж яхад зүгээр байх л та. Тэгэх юм бол өөрт чинь амар. Тэрнээс бол хинч чамд тэгэж зааж өгөхгүй шүү дээ. Өөрөө л чихгүй бол. Тий, өөрөө л чихгүй. Тий. Хаа явсан газараа л өөрийгөө аваад явж хахад бол мэдээж хүмүүжил боловсрал эцэгхээс өвлсөн юу одоо юу гэдгийг те сурч өөрөө өвлж авсан соёл моёл одоо нэг хүндэтгэл те гихчээд нэг тиймэрхүү нэг жижиг сажиг юмнууд байсан тул та тэгэл одоо хүний газар бие сайхан авч яваал айтах ингэж яагаад нэр нүрээ хадгалаад явжсэн нэг ял сандгийн. Танихгүй үнтэй ингээл урдаас ингээл ирж байгаа нүд тулах юм бол заавал уншук гэлж байгаа юм чи. Танихгүй үнтэй мэдлээд өнгөрч ш. Нөгөөд ч гэсэн мэдлээд өнгөрч. Уу ямар сандж бодоод уучлаарай гээд гадаа зогсож байгаа хүнээс галаагүй би тамхи асах гэсэн ингэ те. Би тамхи асах гэж байгаа ш. Би тэрнээс гал гуйж байгаа. Би гуйлт хийж байгаа ш. Тэгээд би ингээд тэр галаа өгнө ш. Би тамхи асаачаад буцаагаад өгөхөд тэр хүн над мерси гэж ш. Тэрийг үгүй ойлгох уу? Баярлалаа. Галыг минь цаашаа аваад явчихаагүй буцаагаад өгсөн л баярлалаа гэж байгаа мó. Гэхдээ ийм байхгүй ялгааны юм байгаа байхгүй юу? Тийм үстэй. Тий. Манайд бол галаа өгөөч өгшөө ингээл тэгвэл галаа өгчөөл тэгэл маа гэхлээр за зүгээр зөвхөрхөл. Тий. Баярлалаа гэж хэлдэг юм. Болсоо л гэдэг үстэй. Нэг гихчээтэй. Тэр нь бол хөвшээг байхгүй. Энд болохоор Францд болохоор ингээд нөгөө Японууд ингээд бүхэлдсээр байгаа дараа нь нөгөө нуруу өвчлээ гэдэг шүү дээ тийм гадны хүмүүс ирчээд ядаргаатай юм хүн болгонтой бүхэлдсээр байдал нуруу өвчлээ гэдэгтэй адилхан хийж таних танихгүй хүмүүстэй боншуу мада мишио гэсээр гад
Эн чинь дандаа ноён хатагтал гэж дуудаад байгаа шүү дээ. Энд сурсан заншил нь. Одоо манайхан ч дивэн дэлхийгээр тараад дууслаа шүү дээ. Тараад дуслаа. Сайхан байна тэр чинь. Хөл гараа олчихснууд нь бол өстой юм ингээл нэгэл юм ажиллаулаад юмд хичээл. Тэгээ хамгийн гол нь манай монголчууд чинь ажилласан газар болгондоо айгүй нэр үнэтэй байд юм байна. Гэрэг антракт ингээд хамгийн түрүүнд өгж явах жишээтэй. Та хоёр ч бас тгий үстэй. Юу? Нөгөө нэг ресторан байгуулъя гэдгсэн чинь энэ хот чинь нэг тийм бариад байсан шүү дээ бас эрхийг авах гэж хэцүү байгаа гэсэн ч гэлээ. Тэр эрхээ авчлаа гээл. Өөгүй. Ээж ирж байна. Тэр хойр хэрэглэх аж ахуй нээж гатал адилхан шүү дээ Монгол. Тэгэл энэ чи центр коммерц дээр нь очиод бид нар нэг юм ажиллуулах гэсэн яах гэсэн гэдэг. Та нарын нөхцөл чинь бүрдсэн юм уу? Та нарын боломж чинь байгаа мó? Хэрвээ боломж чинь байхгүй бол бид нар та зөвлөгөө өгөхөд одоо банкнаас тийм зээл авч болно. Хөл дээр босдол чинь ингэж туслах байх. Ийм байгууллагууд их жишээтэй. Нэршил гаргаж өгч байгаа. Та нарын хүсэл чинь одоо биелэхэд боломж хэрэгтэй тийм үү? Тэгээд боломж чинь ингээд бүрдчих юм бол та нар нөхцлөө биелүүл. Тэрний юу гэхлээр одоо хаана орших юм, хаана байх юм, хаана хийх гэж байгаа. Ямар нөхцөлд хэр зэрэг хүн амьтад явдаг газар уу, хүн амьтад орох уу, яах уу, юу хийх гэж байгаа тийм үү? Эдлийн цэг хийх гэж байгаа юм уу, хоолны газар хийх гэж байгаа юм уу, баар нээх гэж байгаа юм уу, тамхины газар нээх гэж байгаа юм уу? Яг хөө тэр ангиллууд нь жоохондоо бол явчихсан болохоос нөгөө архины, тамхины зээл юу нөгөө зөвшөөрөл гээд яах гэхээр нэг зоосны асуудал байхгүй юу? Тий. Тэгэл тэр чинь өөрийнхөө юуг төсвийг хичээл тэрийгэ танилцуулахад нөгөөдөл нь энэ боломж юм байна. Энэ үсээ өөр банкнд хандж байгаа шүү дээ. Тэгэл банкндаа хандаад нөгөөх банк чинь таны юу чинь бол ингээд яхад биднэрт тий хөл дээрээ босдол чинь бид нар дэдэн цаас тий кредит өгч болж байна. Тэрнээс би надад тий одоо 50,000 евро 100,000 евроны хэрэгцээ байна гэж би өөрөө тийм санал гаргахгүй. Тэд нэр ингэж миний төсвийг авчаад таны юу чинь хөл дээрээ босдол нэг 25-30,000 евронд багтах юм байна гэж бид нэр тооцоо гаргалаа. Тэгэхээр мэрэгчлэнүүд арай илүү л тооцоод байгаа Францын амьдралыг мэддэг хүмүүс л хэлж байгаа үстэй. Тийм ээ. Тэгэнгუთ тэгэхээр би миний нэг ажлыг хөнгөлөлт өгч байгаа байхгүй. Тэгээд бид нар эннийхээ тэдэн хувийн та нарт одоо зээлж болж байна. Тэдэн жилийн хугацаанд тийм үүтэй. Би юм их нэрэ нарийн бичих гэдэг. Насаараа миний нарийн бичих явлаа. Одоо л нөгөө нарийн бичих нь биш эзэн нь болчиход байгаа болохоос. Би нэг юм болгонд нэг амар эзэн энэ гэсэн гар үсгэж ордог шүү дээ. Нэг хотлоо. Хүүхэлтэй байхгүй юу? Ардталт нь нөгөө уцаа татж байгаа чинь манай хүүхэн шүү дээ. Өөрхт. Ягт тэгэл би энэ дээр тус тийм бол явж дээ. Тэгшээ ах нь 11 настай өвжийн сургуульд явхад шилэнгээ ихч намайг явуулсан. 86 онд Ленинградын консерваторид явхад болдаах минь гүйж миний бүх материалыг цуглуулж өгчихсэн. Их хөрхий. Тийшээч нэггүй, ийшээч нэггүй нэг материал нь байхгүй. Тийм юмд очлаа, ийчлээс та хугацаанд болох гээд байдаг. Тэгэл ганц хараадаг нь миний юм болдаах байсан шүү дээ. Их чим амжуулсан. За энэ бүхтийн ард хэн бэ вэ гэхлээр профессор миний ээж. Та нар юм бэ? Агуу байсан. Агуу. Бүх юм мэднэ. Ямар аашаа. Юу ч мартахгүй. Гайхдаг биширдэг шүү дээ ээж. Миний хамгийн гол зорилго бол хатан дүүс хамаахгүй. Ээжийг л гомдохгүй юм шиг амьдарч үзэх юмсан тэгсэн тийм зорилготой явсан. Тэрийг биелүүлсэн л байх гэж боддог. Энэ бүгдийн ард миний ээж л байсан нэрш. Тэр нялх байхад тийм том зүрх гаргаж намайг 11 настай балчирыг явуулж ирсэн. Хүүгээ явуулчих тий. Тэгч ах мэдэхгүй, шийдэхгүй, ихч шийдэхгүй. Тий. Тэгэхэд энэ бүх юм ганцхан ээж шийдсэн байхгүй. Энэ хөө яваад элхтээ явж чадна гэдэг. Над итгэсэн байж шүү дээ. Итгэл нь. Тэрийг алдаагүй ямар ч байсан. Тэгээ 86 онд дахиад дээд мэрэгжилтэй болоод ир миний хүүгээ. Тэгээд бас явуулсан чинь бас ээж шүү дээ. Тэгээд тэр сургуулийг төгсч ирчээ зах зээл инээтрээ гэдэг ингээл төгөр ажиллагаалж яхад тэр чинь дэндүү гинт мөнгөтэй болол
гинтний тэрэгээл ингээд хүмүүс чинь юм үзээгүй, нүд тайлаагүй. Мөнгөний талаар шүү дээ. Доллар молорч гэж юу байдгийг энэ чинь жинхэнэ амьсгалж ирлээ шүү дээ. Аргаслахаагүй. Тэгж яах нэг жоохон хазгаа гიშх нөхцөлөөс. Тэгэхэд энэ нөхөн ээж хоёр гэрээсээ энийг ингэж яхаар сурсан таснаар нь явуулчих. Ямар ч хүний газар ингэж явахгүй үзгээд тэгээ болцсон. Тийш. Тэгээд одоо энэ хүртэл замлыг ээж мэл засчих гсэн. Дэлгэж гсэн. Энэ замаар нь одоо явж байна. Хэр сайн явж байгаа муу явж байгааг минь би өөрөө л дүгнэх бах. Хажуунаас цуг амжилж байгаа хүмүүс дүгнэх бах, өөр хүмүүсд дүгнэх бах, найз нөхдөд дүгнэх бах тий. Өө сайхан л шүү дээ. Өнөөдөр ингээл бүр өнөр өдлөөр ийм олон нөхдүүд орж ирээл ингээл өвөө гээл зүгээр шаваад л ерөөсөө тий шүү дээ. Сайхан л шүү дээ. Одоо супер өвөө шүү дээ. Супер өвөө эмээ байгаа шүү дээ. Аа. Тий. Зүгээр өвөө эмээ биш. 11 ач байна шүү дээ. Монголд ч бас 2 зэв байна бас миний. Аа. Тэгэхээр 13 бол авчиж байгаа. Тийм. Тий. Гоё шүү. Амьдрал гэж амар баян. Амар баян. Манай ч надаас 5 дүү. 68 оны дахиад уул нь харьж жилтэй байхгүй юу? Тэгсэн чинь манай хүн 1 сар төрсөн. Хондоо орчдөг юм биш тэр чинь. Тэгүн гот ээлтэй жил болчдөг юм биш. Өөс зүгээр баярлаад авчихсан шүү дээ. Жишээ нь яг тиймэрхүү. Яг хөө бас хөвд өдлөг гэж байдаг юм байл. Би вокзал дээр зодтолж байгаа дагуулгаад хэлсэн. Тийм. Орсын вокзал дээр. Өө цонхноос чинь юу яатсан юм чинь. Гэхдээ урд нь нэг явж байхдаа танил байсан. За. Юм зарж явж байгаа. Энд чинь надад стейтер судалж авсан байгаа юм шүү дээ. Боонд дээр. Тетрисээ. Тий, тетрис гэдэг нэг тоглоом байсан. Нэг тийм тоглоом байсан. Тий, тэгэхэд дээр чинь бид нар ингээд 1000-аар наваа явжсэн юм чинь. Орос руу. Тэгээд манай хүн чинь надаас тетрис авчихсан байгаа байхгүй. Тэгээд танилцсан байсан. Тэгээд дараа нэг богонд 8 хийгээд ах махтагаа ингээд явж исэн ихч хүчтэй. Биш, ихчтэй яваагүй юм байна. Ахтагаа явж исэн юм байна. Тэгээд цонхороо гараад ашигчаад байжсэн чинь нэг цамцчлээ юу ч хэлээ. Би нэг 2-3 цамц ингээд гараад гарсан. Тэгээ үүдэн дээр ингээд гялс зараад исэн байхгүй. Тэгсэн чинь миний араас нэг нь суглаад цухтаачдгийг. Хүүдий. Тэгэн гот тэрнийхээ араас гүнэцтэй чи. Тэгэл түмэн амтны дундор чинь ингээд шүлжээл. Тэг чи хөл гараас таймаар гарч байгаа юм чи. Бүжигч юм ч гэдэг. Тий. Сапхэл явна. Тэр чичдэг нэ. Хөрөнгө алж байгаа гэж зүгээр очиад өшгөлөж байгаа. Тэгэл юм аваад амар өвчлээ. Тэгэхээр нөгөөдөл ингээд нөгөө 8 хийж байгаа хүмүүс чинь ингээд зай тавьж өгöd байгаа шүү. Тэрнээс бол энэ битэрийн энэ улгаачиг барьж байгаа миний улгаачиг. Тэгсэн чинь тэн зогсож идэг гэсэн. Би тэрийг оруулдгүй гэсэн нэг найз охинтойгоо зогсчихсан. Тэгэхээр одоохон энийг барьж байгаа нөгөө гартаа байсныгаа бариулчаад тэгэл гүүгээл цаатахаас шачдаг юм болоод аваад очиж ирээд орё. Тэгэл проводникт энэ манай авгаа ингээд. Тэгсэн чинь проводник таниад байгаа шүү дээ. 3-4 хоног явцсан тий авгаа гэж ийм хүүхэн л авдаг байгаагүй тэгсэн чинь гинт Орсын вокзал дээрээс манай авгаа ингээд нэг 2 хүүхэн давалд орсон. Тий. Тэгээ танил болчихгүй нэг Орос продукт чинь найз болцсон байгаа юм чинь. Яг тэгэхээр чинь орой юм дуусхлаар очиж судалж явдаг продуктаас. Тэгэл яг миний хүүхэн туулаад Москва орсон шүү дээ. Яасан. Битээ хамаагүй яриад гэж.